Бид Москвагаас галт тэргээр ингээд 8 цаг яваад. За бараг 800 км явчлаа. Санкт-Петербург хотын одоо Казанский собор буюу Казаны одоо цогцон дуган дээр ирчээд байж байна. За бид бүгдийн хувьд яг энэ хотынхаа төвдөө нэг аятайхан буудалд орчлоо. Санктаар аялах юм бол яг хотынхаа төвдөө буудал авчихад бас жоохон үнэтэй. Тэгвэл маш их зардал хэмнэх юм байна. Санкт-Петербургийн аяллыг бол Mongolia сейчас сайт буюу одоогийн Монгол сайтын Антон Гришо хоёр зохион байгуулахад тусалж байгаа. За Антон Гришо хоёр хоёулаа Санкт-Петербург төрж өссөн. Тэгээд их сайн мэддэг учраас яг энэ голд нь одоо буудал биднэрд аваад бэлтгэсэн байна л да. Өөрөөр хэлбэл хоёр алхаал Казанский собор, хоёр алхаал Исаакийн собор, хоёр алхаал Адмиралтейство гэх мэтчлэн Санкт-Петербургийн хамгийн гайхамшигтай хоёр алхаал өвлийн ордон тийм ээ Эрмитаж хамгийн тийм гоё одоо алтан цэгийг олж болгосон байна нөгөө уугуул Петербургийнхан учраас. Тэгээд Антон Гришо хоёр доо юуны баярснаа илэрхийлчихье. Нэвтрүүлгийнхаа далимаар тийм ээ. Тэгээ Антон маань бас биднийг угтаж аваад хэлжээсэн. За би та нарт ингээд явж байгаа газар болгоныхаа гудамж түүхийг ярьж өгнө. Хар баг наснасаа өссөн болохоор ерөөсөй байшин бүхэн л одоо түүх домог өгүүлдэг. Хоёрдугаард бид нэр алдарт секрет хамтлагийн Максим Леонидов гэдэг миний найз байдаг. Максим Леонидовын урилгаар секретийн 35 жилийн хойд одоо ойн тоглолтод нь оролцож зураг авах юм болцоо биднэрт олгогдож байгаа. Бас их таатай байна. Москвагаас бид нар гарахад бас нэлийн зэврүүн цас бороо холдож орсон. За та нар Санктад очих юм бол бас нэлийн даарандаа гэж хэлжсэн чинь харин сайхан эсэргээр дудаахан байж байна. Тий, одоо бол юм зөөлөн нэг тийм хүүтэн усууж байгаа юм шиг их гоё сэтгэл төрж байна. Тэгээ хүмүүс бас сонин зүйл ярьж байна. Санктынхан нар гарахаараа Санкт-Петербург хүүтэн болчдөг гэж ярих юм. Тэгээ яагаад тийм бэ гэсэн чинь нар гарахаар их салхи гардаг. Тэгээ даардаг гэж ярьж байна. Энд одоо та бүхэн санаж байгаа монголчууд италичуудын Орос дахь адал явдал гэдэг кино энэ яг энэ төв хэсэгт нь авсан кино зургийг та бүхэн санаж байгаа. Одоо алдарт Миронов тоглодог бидний үеийнхэн андахгүй. Это мафиоза! Что это за чемодан? Тяжелый видно. В чемодане, наверное, сокровища. Он нашел их под водой. Что мы стоим? Бежим вперед! Говорю! Отдай наш клад! Бандюга! Чего вы меня лупите? Чемодан у вашего дружка! Санктаар явсан чинь би бас нэг зүйл дээр бас доглоод байна л да. Нэг салдаг гүр байгаа штэ. Яг нэг италичууд Орос орноор аялсан дээр чинь энэ дондор гүгээл тэр хөлгөө нөхөр чинь багны хууг шигэлдэг штэ. Санкт-Петербург бол одоо Европ руу харсан цонх гэж нэрлэдэг. Петр хаан анх байгуулад дэлхийн хамгийн гайхамшигтай гоё хотуудын нэг уран барилгын бүх гайхамшгуудынд богинорсон хот музей гэж хэлж болно. Сонноос секрет хамтлагийн баскетаар Фоменко Фома гэдэг. Фома бол одоо Мироновын экс хүргэн салцсан байлээ л дээ. Маринатай. Тийм экс хүргэн залуу байдаг. Дашрамт хэлгээд. Амстердамтай их зөөрлж ярьдаг, хойд Венец гэж их ярьдаг, олон гүртэй. Европтой, Итали, Венецтэй адилах юм бэ гэхээр Петр хаан Итали одоо Парисын одоо шилдэг архитекторуудыг одоо наашин цуглуулж авчирж иж энэ хотыг байгуулсан. Одоо барилга барьж байгаа үедээ дэлхий дээр хамгийн их осол болж исэн газар гэдэг юм байлээ. Петр хаан энэ сайхан хотыг бол үүсгэж бий болгохдоо маш их яарч исэн. Маш одоо хэдэн мянган одоо барилгачдыг одоо хүчээр ажилуулж одоо хийж исэн учраас бас нэлээд олон хүний одоо амь насаар одоо үүссэн.
одоо ч гэсэн ингээл хаашаал харна дандаа засвар, дандаа л сэргийн засварлах юмнуудаа хийсэн. Нөгөө музей чинь гоё байх хэвээр. Музей гэдэг утгаараа одоо тэр хотын байдал нь яг тэр хуучин одоо уран барилгын гот барокко бүх юмнуудыг хадгалаад ингээд ингэж гоё юм хадгалдаг байх нь шүү дээ. Үндсэндээ 1703 оноос гэж чинь 300 гаруй жилийн туршид хөгжиж байгаа хот гэхэд бол асар сайхан хот юм аа. Санкт-Петербург бол бас их зовлон үзсэн хот. Ерөнхийдөө олон удаа одоо тийм газар хөдлөлтүүд гэж ярил л да. Хувьсгалууд. За тэгэл дэлхийн 2 дугаар дан, эх орны дан энэ чинь 900 хоног одоо өсөглөнтэй блокаданд орсон. Хүмүүс нь их зовлон үзсэн. Эднэр тэгээд нэг бас нэг онцлог нь их тийм ээлдэг юм. Одоо ингээд сая бид нар ингээд ганц 2 хүнээс юм асуухад хичнээн гоё ингээд хүлээж аваад зарим нь шууд ёстой уучлаарай та нараас 7 дор би мэдэхгүй гэд зочин ихтэй. Бас зочид нь мэдэхгүй. Хатагтай, эзэгтэй, ноёнтон гэд сүүдэр сударин яг л хамтдаг нэг юм гоё байна шүү. Тэр надад бас хүн ярьдаг байсан. Одоо Санкт-Петербургийнхан Москвагаас арай л тийм язгуурлаг одоо их тийм юу гэдэг нь үний юм байна гэдгийг сая бид нар харлаа шүү. Үндсэндээ энэ хотыг бол бас их сони янзаар хэлдэм байна. За хий үзэгдлийн хот буюу одоо намаг дээр болсон хот. За одоо Петр хааны албадлагаар одоо хүмүүсийг нааш нь авчирч газрын үнэгүй болгож, модыг нь үнэгүй болгож одоо энэ газрыг одоо энэ хотыг бол байгуулсан. Мэдээж бол маш ихээр албадлага хийгээд энэ хотод одоо албаар хүн амын төлрөл гэдгийг албаар бий болгож хийсэн. Оросын их гүрнийг тэлээж одоо хэл хязгаарын улам тэлэх бодлого явуулсан шүү дээ Петр чинь. Энүүхэнд одоо жишээлбэл 300 км-ийн цаана одоо Скандинавын орнууд байж ах жишээтэй Европ маш орхон тийм ээ. Санкт-Петербургийн хойд нийслэл гэж үздэг энэ үндсэн хуулийн цэц байж ах жишээтэй. За тэгээд Санкт-Петербург бол Оросын соёлын төв гэж үздэг. Одоо сая ингээд хүнтэй яриад зогсож исэн чинь 120 театр байдаг гэд боддоо. Тэгэхээр асар соёлын одоо том үүр байгаа гэдэг нь бол зөвхөн энэ тоогоор хэлэхэд болно. За дашин Маринский театрд бол одоо манай Ариунбаатар дуулж байгаа тий гэдгийг бас хэлэх хэрэгтэй. За энэ Санкт-Петербургд бол одоо Эдита Пьеха амьдардаг Оросын эстрад орчин цагийн хөгжмийн хатан хаан миний үеийнхэн бол ерөнхийдөө андахгүй. За тэгээд манай үеийнхэн бол одоо Music Hall, Ленинградын Music Hall гэж сониос Ленинград гэж ярих их тийм сонирхолгүй болчих. За манай үзэгчид бол мэднэ л дээ. Одоо хуучин бид Парисаар аялаа явж хахад бид нэр Луврын музейг үзчихсэн. Версалийн ордонгоор бид нар аялж исэн. За тухайн үед Версалийн ордонд одоо Петр хаан айлчлаад Парисыг очиж үзээд маш их сэтгэл хөдлөөд тэр олон одоо уран барилгуудыг бүгдийг нь одоо зурж за яг ийм хотыг байгуулна гэсэн сэтгэл тээж ирээд тэгээд тэрний үүднээс нь Парис хоттой бол маш адилхан их төстэй болсон гэж одоо хэлдэг. Тэгээ яг хоо тэр үеийн нэг роман орхон бол ингээд Европ даяар одоо хамаатан саднараа ингээд хааныг гэрүүлэн шүү дээ. Энэ чинь ингээд хоорондоо их тийм төрөл садангийн холбоотой учраас нөлөө их хүчтэй байсан. Тийм учраас соёлыг одоо тээж явдаг юм утгаар бас нэг юм Европын маягийн хот тэгэхэд бий болсон юм төвхтэй байна л. Үндсэндээ бас нэлээд олон том арлуудаас бүтсэн байгаа. За арлуудыг бол хооронд нь одоо 12 ширхэг тийм салдаг одоо гүүр байдаг. Тэр гүүрээр одоо бас хооронд нь холбогдсон байж байгаа. Гүүр гэснээс шинээр гэрүүл болдог залуучууд бол тэр гүүрийг гардаг боломжтой гэж байгаа. Манайх нөгөө скватрын талбай дээр очиад Шингэстэй яслаа тэгээд явдаг шүү дээ. Тэр шиг тэгээд манай Антон над их хөөрх юм ярьж байгаа. Би Надятагаа гэрлэхдээ Лондонгийн гүүрэн дээр одоо тийм гүүр байна шүү дээ. Тэрэн дээрээс хоёулаа гарчаад ясчаад завинд суугаад тэгээ 13 гүүрэн доогоор гараа явцсан. Өөрөөр хэлбэл нэг амьсгаагаар хийсэн гэдэг гэсэн юм тавчилсан гэж дээ. Санкт-Петербург хотод Монголын одоо олон монголчууд сурсан, боловсрал олж эзэмссэн ийм түүх байдаг. Олон 100 мянга болон олон үеэрээ сурч ирсэн. Жишээлбэл энэ баруун талд Герцений нэрэмжтэй
одоо багшийн их сургууль байж байна. Энд одоо олон монголчууд бас сурсан. Энэ сурсан монголчууд очиод тэндээ бас багшлаад энэ сурсан мэдснээ одоо монгол хүүхд багчууд болон олон шавнарда бас уламжил дамжуулсан ийм гоё уламжилтай. Бид нар нөгөө энэ аялал маань нөгөө нэг боловсрал кадр ажилтнууд бэлдсэн тухай нэг сэдв улаан шугамаар явж байгаа учраас би энийг бас ярих гэж бодлоо. Сургууль төгссөн гэснээс одоо Москва, Ленинград, одоо Иркутск гэх зөндөө олон хотод манай монголчууд бол сурж исэн. Тэгээд тэр сурж исэн улсууд дотроос хөөрхөн практик юм байлээ. Одоо Ленинград төгссөн улсууд дандаа бие биентэйгээ найзалдаг. Бие биенийхээ бизнесийг одоо өөдөн татдаг. Одоо манай Балхаа байна, Балхчув байна, Бодрууган байна, Баяраа байна. За Дэнзэн байна. Жишээл миний мэдхээс нэрлээд байвал тийм ээ Амгалан байна. За Мөрдөрчи Эрдэнэбаатар байна. Ингээл нэрлээд байвал нэрлээл. Энэ чинь нөгөө нэг соёл урлагийн төвгээд бид нар ярьдаг учраас энд бас их юм сурсан. Одоо Жамингийн Бацаахан байна тийм ээ. Соёл эрдэнэ. За тэгэл олон бий дээ. Ленинград төгссөн улсууд бас бусад хотод төгссөн улсуудаас илүү би энд байсан гэж их тийм бардамдаг, бахархдаг. Тэгээ дээрэс нь Москва, Ленинград хоёр хоорондоо байнгын өрсөлдөөнтэй байт юм байна. Одоо хөлбөмбөгийн баг, хоккейний баг, за урлаг спорт. За ялангуяа одоо хөгжмийн сургууль төгссөн улсууд болохоор санкт төгссөн улсууд нь болохоор бид нар аяг хуучныхаа тийм уламжлалаараа илүү их одоо хөгжмийн талыг барьдаг гэдэг ч юм уу. Мөнх ертөнц Алтан гэрэл хоёр ах トゥ хоёр бид нар уулзлаа ш Москвад. Алтан гэрэл нь Москвад төгссөн, мөнх ертөнц нь энд төгссөн. Энэ нөгөө бэлгийн дамжин сургууль санаас сурж исэн. Бэлгийн дамжин сургууль чинь нэг цагдааг бас нэг наагаад асуудал орсон түүх байдаг шүү дээ. Тэгэхэд цагдаагийн буруу байсан юм шиг байгаа. За тэр нь яг тэгээд мөнх ертөнц ярьж байгаа. Санкт-Петербургийн бид нар болохоор нэлээд тийм классик одоо гүнзгийрүүлсэн сургалтаар хөгжмийн соёлоор бол Санкт-Петербург нь илүү яхаар. Кино урлагийн хувьд одоо Мосфильм бол 2500 гаруй кино хийсэн. За Лен фильм бол бас Мосфильмээс дутхааргүй маш олон одоо сайхан кинонууд хийж ирсэн. За ингээд ярихлаар нөгөө Санкт-Петербургийнхан Москвагийнхан хуваагдаад айгуул одоо чи битэр юм ялгал салгасан юм юм доош. Ерөнхийдөө энэ хоёр хот маань хоёулаа соёлын том уурхаанууд Монголын одоо Сэхэтэн хүрээнийхэн бусад хотуудын нэгэн адил маш их үүрэг Монголын кадр ажилтнууд бэлдэх, боловсрууччин бэлтгэхэд маш их үүрэг гүйцэтгэсэн ийм л том хоёр том төв байгаа шүү дээ. Тэгээд өнөөдөр тэр сургуулиудын энэ сургуулиуд төгссөн соёл урлагийн зүтгэлтнүүд манай урлагийн одоо хамгийн алтан үеийн том зүтгэлтнүүдийн дотор үлэмж том байр суурь эзэлдэг нь бол монголчууд бид нар бас хамтахгүй мэднэ. Ленинградад ирэхэд хамгийн тохиромжтой үе хизээ вэ гэхээр 5-7 сард бол маш сайхан байдаг. За ялангуяа 6 сарын дунд үед ирэхэд нөгөө гайхамшигтай цагаан шөнө гэдэг чинь. Би ирж ирсэн. Цагаан шөнөөр одоо шөнийн 1 цагт ихэд ингээд өдрийн гэгээтэй их сонир байд юм байлээ. Өнөөдөр бол одоо Санкт-Петербургийн уламжлалт ийм өдрөл болж байгаа гэж би ойлгож байна те. Жохон юм пасмурны жоохон бороо ингээд цас орохгүй уур амьсгал нь хачин гоё эко гэж ярьдаг штэ. Ногоон зүлэг цэцэрлэгжүүлэлт энэ төр нь Оросын нөгөө гайхамшигт уламжлалаараа хачин гоё ийм ногоо хотл байдаг л байна штэ. Хуучнаараа одоо Ленинград гэж байж их үед бол Москвагаас нэлээд ондоо баруунчсан гэх юм уу да. Италийн, Францын маш олон одоо барууны одууд энд ирж бас тоглолтоо хийж ирсэн. За манайхан бас сайн мэдэндээ нөгөө Албан Ромена Пауэр чинь энэ Ленинградын одоо том багнуудын дондор гүйлдээд маш сайхан клип хийж ирсэн. Тэр үед чинь бас нэг Санремо гэдэг Италийн хөгжмийн наадам болдог. Тэрийг бол бид нар шууд амжуулаад үздэг. Тэгээ Оросуудын хувьд Санкт-Петербургийн ихний хувьд хуучныхаа тэр одуудаа бас энэ хоттой одоо бас урьж иж дуулуулдаг. E la pioggia che scende dietro le tende la felicità e abbassare la luce per fare pace alla felicità. Felicità, felicità, e un bicchiere di vino con un panino la felicità.
cantare a due voci quanto mi piace la felicità, felicità. Senti nell'aria c'è già la nostra canzone d'amore che fa come un pensiero che sa di felicità. Mongolia сейчас. Оросын мэдээллийн сайт Монголын тухай. Mongolnow.com. За манай нэвтрүүлгийн баг Санкт-Петербург хотын хамгийн том хөгжмийн одоо тоглолтын төв болох Мөсөн орд явж байна. За бид бүхний хувьд бас сэтгэл мэдээ дагуулж байна. За ялангуяа доод яахын маань хувьд бас олон жил уулзаагүй найзтайгаа уулзах гэсэн нэгэн тоглож явах шиг санагдаж байна. Максим, там ре минор. Максим, ре минор. Я эту песню написал, Андрей. Но играл ты соль. Привет. Дорогие наши монгольские друзья, и с ними же Антон. Здравствуйте, добро пожаловать. Дорогие друзья, эти люди нас в Монголии еще встречали и помнят нас. Коля, уберите телефон. Николай. Что случилось? На репетиции, Николай. К вам приехала делегация из Монголии. Я в телефоне. Дарга приехал. Дарга. Поехали. После тара-па-па-па-пара-пара. Обычный серый питерский вечер. Ушел бродить дурное настроение. Аялын тойрог нэвтрүүлгийн хувьд өнөөдөр маш гайхалтай үйл явдлаар тохиолдож байна. Бид нар Санкт-Петербург хотод ирээд Оросын алдарт одоо секрет хамтлагийн 35 жилийн баярын тоглолтыг үзэх гээд ингээд байж байна. Таны хувьд секрет хамтлагтай хизээ анх холбоо тогтоож одоо яаж танилцсан бэ? 1985 онд одоо социализмын үед шүү дээ. Өнгөрсөн 180-ад оны яг дундуур найрамдлын галт тэрэг гэж явдаг байсан. Зөвлөл холбоод улс Монголын оронд. Тэгээ зөвлөлтийн соёлын өдрүүд бол найрамдлын галт тэргээр секрет хамтлаг ирж ирсэн анх Монголд. Бит дөрүүл гэдэг шүү дээ. Шинэ нэг тийм Битлсийн хөлбөр орсон. Яг Битлсийг шүтдэг. Тэгээд анх би Монцамед Ноусын Монголын сонинд ажиллаж байхдаа сурвалжлага хийж анх энэ дөрөвтэй танилцж байсан. Тэгээ би Максим Леонидовтай одоо тийм илүү дотн тийм найз болж 2014 онд Максим Леонидовыг Монголд өөрийнх нь хамтлагтай хип-хоп банд гэж одоо энэ Mongolia сейчас гэдэг миний найз нар одоогийн Монгол сайтын орос найз нартайгаа нийлээд Монгол тоглолтын зохион байгуулж ирсэн ийм нөхөрлөл байдیں۔ Тэгээ энэ удаа нэг аялын тойрог ингээд явах болж байна. Санкт-Петербург гэсэн Максим Леонидов одоо бидний аялын тойрог багийг өрсөн шүү дээ. Тэгээ бид нар өнөөдөр энд байж байна. Өөрөөр бүх одоо бичлэг хийх барих арын одоо хөшгөний заатал бүх юм ингээд хийж болно гэж зөвшөөрөл өгөөд. Не спеши, добавь сперва слева 3 и справа 2. Мы еще не все сказали вам. Пусть нас ждут холода, огонь и вода. Мы живы порой надеждой одной, что если беда, то легче тогда. Ты рядом со мной, я рядом с собой, как будто пустяк, но пусть будет так. 85 онд тэр үед манай үзэгчид одоо хэр хүлээж авсан бэ? Өө энэ чинь нөгөө нэг бужигнуулж өгсөн шүү дээ энэ дөрөв чинь. Тэгээд залуухан ч байсан. Одоо нөгөө залуучуудын соёлын төвд ширээн дээр бүтээлийг татаж унгаагаад бүр чигтэйхэн тийм онгоо шиг болж ирснийг би марцдаггүй. Максим Леонидов бол ялангуяа Николай Фоменко энэ хоёр бол ерөнхийдөө эдний нөгөө Джон Леннон, Пол Маккартни хоёр нь шүү дээ. Тэгээд энэ хоёр нэг хэсэг салаад тэгээд Николай Фоменког бол манай монголчууд бас мэднэ. Одоо театр, киноны шоумен алдартай одоо бас гитарын тоглолт. Тэгээ буцаад нийлээд буцаас болоод яг л Максим Леонидов
Израильд амьдардаг, ирж очдог бас ийм хоёр одоо гэртэй гэж хэлж болно. Тэгээ одоо энэ 35 жилийнхаа эднэр бол ерөөсө нийлж бүхлөтэн ийм турне, дэлхийн турне хийнэ гэж одоо эхэлж байгаа хоёр тоглолт нь энэ болж байгаа. Секрет хамтлаг одоо Оросын хөгжмийн ертөнцид одоо эстрадын энэ урлагт ер нь яг ямар шуухан жинтэй байр эзэлдэг вэ? Одоо гол онцлог нь одоо юу вэ? Чи ийм их гоё асуудал тавьж байна. Өнөөдөр одоо энэ Оросын телевизээр нэгдүгээр сувг, Россия сувгаар голцоо одоо попын Киркоров, Алла Пугачева, Кобзон нарын бүх нөлөөнд ор байдаг дууч хамтлагууд голцоо гардаг. Ерөнхийдөө нэг тийм олиг болох шинжтэй. Эднэр бол өөр ертөнц. Эднэр бол одоо Оросын рок ертөнцийн одоо Андрей Макаревич нөгөө voice-ing шүүгчдэг Грацкий энэ Максим Леонидов энэ төр хуваараа найзалдаг. Хагасад руу уулздаг гэж байгаа. Энэ аль нэгнийх нь гэрт. Тэгээд ерөнхийдөө их нөлөө бүхий тийм рок Оросын рокинг одоо Питерийн клуб гэж байдаг те. Питерийн рок клуб, Питерийн рок сургууль одоо Виктор Цойч байдаг юм. ДДТ Шевчук тэгээ секрет жишээлбэл эднэр бол нэг тийм бит хэмнэлээр тоглодог. Тэрэндээ одоо болтол өмнөж тэгээд эднэр байна Екатеринбургийн одоо рок том Nautilus Pompilus гэдэг одоо бас 35 жилийнх нь болж байна. Москва тоглолтод болж байна. За гэх мэтлэн ийм том одоо Москвагийн рок клуб гэдэг эднэр бол Питерийн одоо нэг осны атманууд нь гэж хэлж болно. Тийм учраас өнөөдөр ийм мундаг одоо Оросын рок ертөнцид нөлөө бүхий ийм том зөвтгөлтнүүд болсон өнөөдөр. Одоо Макаревич их сонирн болсон шүү дээ. Нөгөө Кремиг Оростой нэгтгэсний эсрэг машины времени шиг хоёр хуваагдсан. Андрей Макаревич, Кутиков хоёр нь нэг тал болоод Кремиг одоо нэгтгэсэн буруу гэж эсрэг байр суурьтай болоод Оростой ерөнхийдөө машины времени тоглож чадхаа болсон сурагтай байна. Би сая эднэртэй бас жоохон буу халаад ярьсан. Нөгөө Державин гэдэг тэд нар бол Кремиг нэгтгэсний талд нөгөө захирал нь машины времени тэр хоёрыг хөөсөн болтой хөөгч гэжтэй одоо машины времени үзэл бодлоос зөрчил болоод тэгээ эдгээр чинь Андрей Макаревич энэ бол өнөөдөр хаана талхай олж иж байгаа гэхээр Германд, Украинд одоо нэг баруун Оросод байгаа ертөнцид очиж тоглодог. Оростой бол тоглож чадхаа байлцсан. Эдгээр бол тийм биш. Эдгээр бол зөвхөн Оросд биш. Тэгээд эдгээр Германд, Оросод нөгөө их байдаг болохоор тэнд их юу хийдэг. Билет сайн борлуулж чаддаг гэж ярьж шүү дээ. Оросын үзэгчид, Монголын үзэгчид хоёрын хооронд бас нэлээд ялгаа байдаг. Гол ялгаа нь юундэ байна? Зөвхөн миний одоо зөвхөн бас ойлгосноор амьд хөгжмийн хамтлагууд бол маш олон хотоос одоо тоглож штэ. Энэ маань би хэлж байна. Эднийх ингээд рок ертөнц, поп ертөнц гэд хоёулаа бас ялгаатай. Жишээлбэл одоо өнөөдөр Гарик Сукачевын тоглолт болох гэж байна гэж үжигнал байна. Эднэр нөгөө нэг юм телевизээр гарахлаар нөгөө формат биш гэдэг ингээд телевизийг попын жоохон атгацсан талдаа. Тийм учраас амьд хөгжмийнхэн ерөнхийдөө тийм одоо их цантаг гэх юм уу нэг тоодгүй тийм юмыг тэгэхдээ жишээлбэл одоо Земфира гэж дуучин байна. Оросын рокийн одоо мондөг том од. Земфира бол ерөнхийдөө Алла Пугачеваас илүү гарнуул гэхээс дутхгүй том одоо өнөөдөр бизнес хийж байгаа. Тоглолт нь ингээд дандаа дүүрэн стадион дүүргэж чадчихдаг тий. Тэр шиг эднэр өнөөдөр ингээд хэдүүлээ харъя л да одоо ингээд энэ 10,000 судалтай гэсэн энэ мөсөн одоо ордон тэгээд нөгөө алдартай Санкт-Петербургт баригдсан. Эднэр өнөөдөр хэр зэрэг хүн дүүргэж чадж байна бас хэдүүлээ харна тий. Одоо ямар ч бас хэдүүлээ тоглолт болтлоос хүлээ.
Тэгээд тайсны арлуу орж хамтлагийнхантайгаа уулзъя да тийм ээ. Mongolia сейчас. Оросын мэдээллийн сайт Монголын тухай. mongoLnow.com. Чей-то был тогда день рождения, и, по-моему, зовут ее Даша. Чудной девочкой одно видение. Она прошла, как говорят, по зеленым. С 35-летием тебя. Я тебе подарочек привез. Секрет? Здесь секрет. Это монгольский текстиль, да. Монгольных людей это настоящий. Я видел. Я уже обзавидовал. Спасибо большое. Ну, все-таки вот такая. Ну, прелесть. У нас есть майка, а тут у нас все города. Где мы сейчас будете? Сейчас, да, улан-батора почему-то нет, но я надеюсь, что в дальнейшем он появится. Носи на здоровье. Спасибо, дорогой. Да, будем секретничать. Я курить ушел. Сейчас. Чао-чао. Я вернусь, чего обрадовал. Здравствуйте, здравствуйте. Дорогой Макс, мне очень приятно встретиться с тобой в твоем родном Санкт-Петербурге. Мы, монголы, недавно видели вас по Урганту, который транслируется и в Монголии. И ты помнишь, что в Монголии есть очень много фанатов секрета. Это молодые люди, которые родились в 60-х годах, в 70-х, 80-х и так далее. Прежде всего, мне хотелось бы... Ты уже дважды был в Монголии. Мы не договорили в тот раз о твоих впечатлениях о пребывании в Монголии в первый раз и второй раз. Слушай, ну они абсолютно разные, потому что это абсолютно другая страна. Прошло сколько? Ну, почти 30 лет. Теперь я был в 2014. Ну, слушай, это вообще... Во-первых, другой век. Эпохи другие. Другой век. Да. Поэтому впечатления, конечно, разные. И если первый раз они были вообще сумбурные, потому что для нас все было в диковинку, то сейчас, в общем, Монголия мало чем отличается от всего остального мира. Вот мне очень понравилось, что Улан-Батор растет, ширится и развивается. И, в общем, у меня очень хорошие впечатления остались от последнего раза. Хотелось бы, чтобы только концертный зал немножко обновился. Да. Ну, сейчас, кстати, переделали тот зал. Да? Сейчас вообще очень здорово все переделали. Юби Холл назывался, по-моему. Юби Палас. Юби Палас, ты отлично помнишь. Дорогой, спасибо за хорошие слова Монголии. Теперь... Не, а потом вообще, ну, понимаешь, когда у тебя есть друзья в каком-то определенном месте, как ты можешь о нем плохо? Во-первых, и к тому же очень вкусно. Вот, и в смысле религиозно, в смысле буддизма мне все это интересно. И ты знаешь, что мы друзья. Да. Ты сейчас поддерживаешь с ними связь, да, с заводом? Да, время от времени мы поддерживаем связь, и у меня есть сувениры от него. Я удостоился чести, как бы, собственноручно получить браслет из разных каменьев дорогих от Ринпоче. Поэтому это, мне это очень приятно, я это очень ценю. Вот сегодня будет большой концерт. У вас 2 в Москве был концерт, да? Мировое турне идет как раз вовсю. У меня один вопрос. 35 лет – это все-таки немалый срок. И коллектив такой в форме своем. Как это у вас можно сохранить все это? Понимаешь, такие годы? Наш рецепт такой, что для того, чтобы долго жить, надо время от времени расставаться. Потому что мы все эти 35 лет не были вместе все время. С перерывами, с паузами. И это на самом деле вообще это правильно, потому что нужно каждому давать свободу. Да. Чтобы нахождение вместе было не обязательством, не обязанностью, не кабалой, а актом
добровольным актом любви, то есть, чтобы все было по любви. Вот у нас сейчас по любви, потому что мы какое-то время было по любви, потом, когда стало не по любви, мы просто расстались. Потом Отдохнули друг от потом друга. мы соскучились, встретились снова, потом расстались опять, потом поиграли вдвоем, кто-то втроем, я поиграл один. И я продолжаю свои сольные проекты, точно так же. Хиппо-бенд продолжает. Да, Хиппо-бенд и Максим Леонидов. Мы продолжаем свои сольные проекты. И у Коли есть своя карьера в кино и в бизнесе. В России идет 5 моих мюзиклов в разных театрах. Так что и в связи с этим вот то, что мы находимся вместе что-то делаем, это не обязаловка, а это просто нам это нравится. И в этом, собственно, весь секрет. Ну, у нас монголов всегда принято спрашивать, как у тебя родные, все нормально, все живы, здоровы. Сегодня придет моя семья, вы даже не можете их снять. Если Хорошо. Если придет жена и 2 детей. Спасибо, дорогой. Спасибо, дорогой Макс. У нас у монголов говорят, дорога жизни мужчины длинная. Поэтому как-то в Уlan-Баторе мы с тобой последний раз договорились о встрече в Санкт-Петербурге. И, как говорит монгольская пословица, дорога все-таки длинная, но привела все-таки в Санкт-Петербург. И мы с тобой встретились. Спасибо большое. Привет. Я очень рад.
Тоглолт үнэхээр сайхан боллоо. Яг Оросын үзэгчдийн хувьд яг тайзан дээрээ ингээд амьд бүжиглээ хамтлагтайгаа бас нэг цол болж чаддсан байна. Яг амьд хөгжмийн тоглолт бол бүх юм амьд болж юм. Дугуйлт бол үнэхээр хэл хүг алга. Тэгээд бид бүгдийн хувьд секрет хамтлагийн тоглолтыг үзнэ гэдэг бол бидэнд бол мартагдчихгүй сайхан дурсамжийг үлдээж чадлаа. За манай нэвтрүүлэгтээ хамт Санкт-Петербург хотоор аялж секрет хамтлагийн тоглолтыг үзсэн үзэгчдэд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчдээ.